сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдээ өнөөдрийн та бид нэвтрүүлэг нь агуу их орны дэйний ялалтын 80 жилийн үед зориулагдсан болно. Хотынхан хамтарсан ялалтын санаж байгаа эсхийг мэдээхийн тулд бид Улаанбаатарын гудамжаар явлаа. Туда не явднеге катуша, раз видни явни мукета, вихати дана катуша, раз туда не явднеге фика. Красота не песвицаватила, протовако песнегерила, вихати дана катуша. На высок бэстэд гойшаа. Оо намж 5 сарын 9-нд ямар баяр тэмдэг юм бэ? 5 сарын буюу ялалтай байж. Ялалтай юм шүү. Ямар ялалт юм бэ? Агуу охорны дан зөвлөлт холбоотоос ялсан. Ялалтын баяр тэмдэглэдэг. Ямар ялалт юм? Их орны ялалтын. Их орны байгарыг агуу Их ядар. их орны дэйний ялалтын баяр тэмдэглэдэг. Их орны агуу их орны ялалтын өдөр гэдэг хэвээр. Тэр нь юм гэж дан юм бэ? За энэ фашистийн гэх юм уу да холбоотны гүрнүүдийн ялсан дайн гэж ойлгоод байгаа шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайнд зөвлөлт боловс холбоотнуудын хамт 2 дугаар ялсны 80 жилээ болно. Агуу ялалтын их орны дайны ялалтын баяр болдгийг. Түүний юм бэ? Великое Отечество войны. За. Дэн победы Великой Отечество войны. Одоо 2 дугаар дайныг 5 сарын 9-нд яасан одоо Монголын ард түмэн их нэжгэр тэмдэглэдэг шүү дээ тэр баярыг бол. Тэгэл энэ офицеруудын ордонгоос ингээд чигээрээ яваад Орос Монголтойгоо нийлээд ураа гэж тэгээд одоо өнөөдөр 80 жил болно. Оросын ард түмэн агуу ялалтын. Оросууд баштай юу Берлин эзэсэн. Гитлерийн Германы Берлингийн Стакийн хажуугаар Оросын зүгүүд буугаа барьсан ингээд нөмөрцөн очдөг үедээ. Чөлөөлөлт дайнд Монгол улс хэнтэй дайлсан юм. Чөлөөлөх дайнд Монгол улс цагаан харин хүртэл зөвлөлтийн харимтай хамтдаа давшилсан ихтэй бол Японы эслэн төрийн хүлэгчдийн эсрэг байлдаж. Чаос 2 командж ирсэн гэж Аапан ярьдаг байсан юм. Манай аав чинь арчирүү гэж хүн. Тэгээд тэр ахын голын чөлөөлөх дайнд биштэй ороод хамгийн сүүлд нь биштэй Оросууд чинь юу буцаад эргээд их нутг руугаа явж ирсэн олон хүн өгсөндөө л гэж аав маань ярьдаг. Орос зэргүүдийг их олон хүн өгсөн. Бид нар Япончуудыг дараад тэгээд одоо цаашаага одоо тэр Германаас цаашаа ингэж дайтаад одоо Москвагийн би чинь Ленинградад сургууль төгссөн байхгүй юу? Нилийн түүх бол жоохон ярина. Одоо гэхдээ би Оросоор мартчихжээ. Муу болсон. Тэгээд би Оросоор ярьдаг. Байсан юм огно. Гитлер бол одоо энэ Украин шиг л одоо энэ Украины Зеленский шиг л хүн байсан биз дээ. Тэр бол ард түмнээ бодохгүй. Ард түмнийхээ эсрэг яагаад сайхан 16 та залуучуудыг дайнд авч явж алж штт. Миний аав ахмадтай ачин байсан. Орос соёлоонд байлдаж байсан. 1921 онд төрсөн хүн. Хэн гэж хүн байсан? Нанзад гэдэг хүн байсан. Үгүй эн чинь биднэрт чинь хичээл заадаг байсан шүү дээ. Одоо бол тийм түүх соёл бол заахгүй шүү дээ. Тэгэл одоо яг нөгөө түүхээ мэдэхгүй бол ойд төвөрсөн сармагчийн адил байна л гэдэг шиг тэгэл яа. Биднэрүүд энийг миний аавд их орны дайнд орж ирсэн. Владивосток хүртэл ууж өгсөн Япон цэргийг Владивостокт хүргэж өгч ирсэн. Би бол миний аав бол энэ 45 оны дайнд оролцож явсан байхгүй юу. Тэр сайн мэдчихэе. Тэгээд аванга нэрээ. Ламжуу. Лондгийн ламжуу гэж одоо 45 оны дайнд оролцсон тийм. Энэ ялалтын талаар Монгол улс ямар үр дүндийг хүртсэн юм? За тухайн ялалтын дараа бид гэлгүй тухайн үед бол Монгол улс даяар
Хятад улс шинээр байгуулагдсан Хятад улс хэрвээ монголчууд өөрсдөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрж бүгд хүсчээвэл бид бол одоо тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэдэг зүйлийг хэлсэн. Үүний дараа одоо бүх нийтээр санд асуулга болоод бараг 100% шахуу бүгд тусгаар бид бол тусгаар улс байя гэдэг тийм юугаар гар үсэг зурснаар одоо Хятад улс хүлээн зөвшөөрсөн. Мэдээж энд бол одоо их гүрнүүдийн хилцлүүд бас нөлөөлсөн байдаг л гэдэг ойлголттой байдаг. Тэгвэл Сталин гэж нэг ямар хүн байсан юм бэ? Дахиад л да. Сталин гэж ямар хүн байсан юм бэ? Сталин бол гүрж хүн байсан. Тэгээд зөвлөлт улсын удирдагч хүн. Монгол улс бол малайчхан хөгжилтэй хөгжингүү бус одоо ийм орн байсан. Дайм бол ерөөсөө сайхан биш. Харин манай Орос бол дэлхийд ихсүүд авч ирсэн. Сая бол яг зүгээр одоо Монгол улс бол ямар ч байсан бид нар ч манжийн даралт 220 гаруй жил дарлагдсан байсан улс байхгүй юу. Тэгээд арай гэж нэг жахан одоо Сталины одоо зөвлөлтийн тусламжтайгаар бид нар чинь нэг тусгаар тогтнолоо зарласан байхгүй юу та. Одоо тэр либерал үзэлтэнгүүд Оросын колон байсан мэтэр ярьдаг. Бид Оросын колон байгаагүй. Орос орн бол биднийг хөгжүүлсэн, яр тэмбүүнээс нь салгаж өгөөд хүмүүсийг одоо эрүүл саарууд болгож явуулсан. Тэр бол туйлын үнэ. Монгол улс бол малайчхан хөгжилтэй хөгжингүү бус одоо ийм орн байсан. Хар халзан томсгороо хатараад ирдэг варшилоо хамгаас хүчтэй зэргүүдий ганцаараа командалсан варшилоо. Гурван яалтын гэрээ гэдгээр Монгол орныг тусгаар одоо бүрэн тэгээг бол одоо бид нар нэг хятадын нэг мууж болцол явж байх бүрэн үндэс байсан. Расцветали яблони и груши, поплыли тумани над рекой. Выходила на берег Катюша, на высоких берег на крутой. Выходила на берег Катюша, на высоких берег на крутой. Сталин гэдэг бол агуу хүн. Тэгэхээр бол одоо энэ гол ялтыг авчрахад Сталины одоо үүрэг маш их байсан. Ялангуяа нэг хүн тэрний удирдах чадвар бол сайн байсан гэж боддог. Сталин гэж зөвлөлт толгойд улсын удирдагч л Сайн хүн байсан юм уу? Муу хүн байсан юм уу? одоо тэрийг бол одоо биднээс бол сайн мууг нь ялгахад хэцүү шүү дээ. Түүхэл одоо харуулж байгаа байхгүй. Гитлер. Гитлер бол одоо Гитлерийг бол одоо дэлхийн нийт бүгд мэднэ шүү дээ. Одоо ямар хүн биднээс бол одоо тийм том удирчдыг бол сайн муу гэж ялах бол тийм биднээсийн хэмжээ бол байна. Сталин уу? Сталин Оросын командлагч. За. Гэхдээ ялтыг бол жөөгөө авч ирсэн. За. Тий. За. Ялтыг каун түнэ армийг бол жөөгөө дарсан шүү дээ. Оросын гавьяа. Яг үнэ Оросын гавьяа. Сталин эдгээр одооны залуучууд мэдэхгүй байна. Баярын мөндө Монгол улс тах өргөөрэй. За ингээд нийт монголчууд Орос Монголын ахын дүүстэй одоо их агуу их албаны дайны баярын мэндийг хүргье. За ийм тухай болтгой их орн маань. Энэ бол бас хоёр орны дэлхийн нийтийн хамгийн том ялт байсан шүү. Энэ бол 80 жил бол дэлхийн нийт бас инх тайван тогтоход хамгийн чухал үр өгсөн дайм байсан. Та бүхэн нэрүүлэг сайн сайхан 9 гэсэн бичиж явах нэрүүлэг өөдөөд нэрүүлэн гişүүлэн барья. Цаашдаа Монголын ард түмэн, Оросын ард түмэн Батны аримтлаа ишүү бэхжүүл байгаасаа гэж би бодд юм аа. За ингээд ялтын баярын мэнд хүргье бүгд нь. Ад жаргал хүсье. За, игчээ баярлаа. За 80 жилийн хойд байж та зөвлөлтийн ард түмэнд байж та баярын мэнд хүргэе. Фашистын Германы ярьсны 80 жилийн хойд энэ бол их түүхэд том ай болно шүү. За зөвлөлтийн ард түмэнд байж та маш хайртай манай монголчууд бие ч хайртай. Зөвлөлтийн ард түмэн бол дандаа биднийг ахын дүүс. Консервэна хуваагаад Стадны ваткага хуваагаад уугаад ямчид байлаа. Түүхэн цаг үед мэдээж тухайд бол хүнд байсан. Тэгээд тэр бүх хэцүү он жилүүдийг даван туулсан Ахмад үеийнхэнтэй
өвд эзэстээ баярлалаа. Бид бол хизээч мартаж болохгүй өдөр юм шүү гэдгийг л. Орсын ард түмэнд хайртай гэдгээ монголчууд хэлье. Та бүгд та бид нэвтрүүлгийг үзсэн. Өнөөдөр бид Улаанбаатар хотын оршин суугчид агуу их орны дайны хамтарсан явалтын санаш хүндэтгэс байгааг мэдсэн. Сэтгүүлч Боттали Багдаев мөнх далайнар таны төлөө ажилласан. Удахгүй уулзъя.